Одоо ирэх 7 хоногт бид Эхлэл номыг 50 дугаар бүлэг хүртэл нь дуусгана. Яков 12 хүүгээ өрөөдөг шүү дээ. Тэгээд 12 хүүгээ. Монгол хэл дээрх номлолын бичвэрийг авсан уу? Монгол ах トゥ нар маань олон ирсэн тул дахиад эхлэе. Тэр 12 хүүгээ өрөөх болдог бөгөөд үхэл ойртож ирэх үед ирээдүйд болох зүйлс, ишэдлийн чанартай зүйлсийг айлтдаг. Өрөөлөө хэлэх болдог бөгөөд тэр 12 хүүг өнөөдөр бүгдийг нь дуусгая гэж бодсон боловч өмнө нь би энэ үгийг номлохдоо нэг удаагийн мөрөглөөр нэг хүнийг тунгааж 12 7 хоног үргэлжлүүлж байсан шиг санагдаж байна. Одоо хамгийн гол цөмүүдийг нь сонгоод ярих гэсэн боловч хитрхи урт байсан тул 5 хүнийг нь ярьж ирэх 7 хоногт 50 дугаар бүлгийг бүхэлдэн дуусгах бололтой байна. Ингээд Яков 12 хүүгээ өрөөж эхэлдэг бөгөөд хамгийн уган хүн Рубин юм. Рубинийг юу гэж өрөөсөн бэ гэвэл, Рубин, чи бол миний уган хүү, миний хүч чадал, миний тамир тэнхээний эхнийх нь билээ. Нэр нөлөөгөөрөө бусдаас илүү эрх мэдлээрэж давуу боловч чи усанд оргилох мэд тогтворгүй тул тэргүүлэхгүй болно гэж айлдсан байдаг. Рубин хамгийн том хүн байсан бөгөөд хамгийн том хүүгийн давуу эрх нь бол бусад хүүхдүүдээс 2 дахин илүү хөрөнгө залгамжлах эрх байсан юм. Мөн хүч чадлаар давуу байсан гэдэг нь сударт тодорхой бичигдээгүй боловч Рубиний дотор байсан ямар нэгэн онцгой давуу тал байсан бололтой. Зарим нэг тал дээр нь гэвч тэр давуу тал нь гэрэлтэж чадаагүй шалтгааныг хэлэхдээ усанд оргилох мэд гэх арай зөөлрүүлсэн үгээр илэрхийлсэн боловч энэ нь түүний махбодын хүсэлт ачаал буюу ластыг хэлж байгаа юм. Махбодын хүсэлт ачаалаас болж эцэст нь тэр давуу тал нь гэрэлтэж чадалгүй бөхөж түүний уган хүүгийн эрх болох сүнслэг ерөөлн Юдад шилжиж махан биеийн ерөөлн Йосефт шилждэг. Үнэн дээр Рубин бол Йосефийг аврахын тулд хамгийн анхны үйлдэл хийсэн ах нь байсан бөгөөд инэрэнгүй сэтгэлтэй хайр халамжтай нэгэн байсан боловч түүний дотоод ертөнцид өрнөж буй хүсэлт ачаалын тэмцэл бүрэн ялалт байгуулж чадаагүй юм. Тиймээс эцэст нь бүх зүйлээ алддаг. Эцэгт нь ямар их харамсалтай байсан болоо. Эцгийнхээ татварыг ихтэй орон дээр орсон усанд оргилох мэт тогтворгүй байсныг тийм зүйлсийг харуулдаг. Гэтэл гайхалтай нь үүнээс хойш 400 орчим жилийн дараа зарим судлаачид 400 жил, зарим нь 150 жил гэж өөр өөрөөр тооцдог боловч тооцоолол нь ямар ч байсан хэдэн зуун жил өнгөрсний дараа хэдэн зуун жил өнгөрч Мосегийн үе ирэхэд Мосе дахин 12 хүүг өрөөдөг. Үхэхээсээ өмнө Дэд хууль номын 33 дугаар бүлэгт гэтэл Мосе Рубинийг шал өөрөөр өрөөсөн. Юу гэж өрөөсөн бэ гэвэл Рубин үхэлгүй амьдрах болтугай. Түүний хүн ард цөөрөхгүй байг. Энэ үгийг ч бас Бурхан айлдсан юм. Рубинд дахин боломж олгож буй Бурхантай бид энд учирдаг. Библийг зөвхөн нэг газар нь сугалж үзээд түүгээрээ тайлбарлах юм бол маш аюултай болдог. Тэр нь тэрс сургаал болдог юм. Бүхэлд нь харах ёстой. Бурханы зан чанар бол язгуур мөн чанараараа биднийг амьдраасаа гэж хүсдэг. Бидний эзэмшиж буй чадвар гэрэлтээсээ гэж хүсдэг. Тийм л хайрын мөн чанараар дүүрэн нэгэн юм. Та бүхэн амьдралдаа ийм туршлага эдэлж үзсэн үү? Та нар Иесустэй учирч Бурханд итгээд би амьдрах ёстой юм байна. Би тийм их цөхрөнгөө барсан. Миний амьдрал тийм их хэцүү байсан боловч би амьдрах ёстой юм байна. Тэгээд энэ амьдрал минь ямар их талархмаар юм бэ гэж амьдрал тань тэр чигтээ өөрчлөгдсөн туршлагыг эдэлсэн үү? Одоо ч гэсэн тийм туршлагыг туулж байна уу? Энэ бол сайн мэдээ юм. Иесуст итгэх юм бол амьдрмаар санагдаад ирдэг юм. Хэдий хичнээн хэцүү байсан ч маргааш нь болоход дахиад л найдварын оч бадраад дахиад л босоод ирдэг. Энэ бол сайн мэдээ. Энэ бол Иесуст итгэдэг хүмүүсийн ерөөл юм. Таны эргэн тойронд энэ хүн үхэлгүйгээр амьдраасаа билээ. Хэдийгээр нүгэлтэн боловч бүдэрч унсан боловч Бурхан түүнийг дахин босоосоо гэж хүсэж байгаа бололтой гэх тийм хүн хэн байна вэ? Бидний зүрхэнд тийм хандах хандлага байгаа бол Иесус яг одоо бидний дотор амьдарч байна гэсэн үг. Хоёр дахь нь Симеон бөгөөд Симеон гэдэг нэрний утга нь сонсох, анхааралтай сонсох юм. Гэтэл Симеонд юу гэж ишидсэн бэ? Та нарын зэвсэг бол хүчирхийллийн хэрэгсэл юм. Тэгээд та нар тараагдах болно. Ерөөл биш, бараг л хараалтай төстэй зүйл айлдсан. Яагаад гэвэл Симеон өөрийнх нь дүү шихэмчүүд хүчирхийлснийг мэдээд Левитэй хамт очиж тентхийн залуусыг бүгдийг нь хүйс тэмтэрсэн шүү дээ. Тэр үйлдэлээс нь болж ерөөл хүртэж чадалгүй. Та нар тараагдах болно. Та нар бол хүчирхийллийн хэрэгсэл юм гэсэн. Энэ үгийн дагуу тоолго номонд очиход 12 овгийн 20 боос дээш насны тулалдах чадвартай ирчүүдийг тоолоход 40 жилийн турш анхны 40 жил эхэлж байсан жилд тоолоод хамгийн сүүлд дуусахад нь тоолоход хамгийн их хорогдсон залуус нь үхэж үргэцсэн овг нь Симеон овг байсан юм. Тэр тоогоор нь үзвэл 59 300 хүн байсан боловч 22 200 болж цөөрсөн байдаг. Энэ нь тэд цүлтайн байлдаан хийж яваад өгсөн хэрэг биш юм. Цүлт тэд өөр үндэстнүүдтэй дайтаж байсан удаа бараг үгүй. Бурханы удирдлагыг дагаад Бурханыг дагаж амьдарч манн өгөхт нь маннаг нь идэж бас ус өгөхт нь усыг нь ууж тэгж амьдарснаас биш. Аюул занал хийлийг сүрэн зогсож ямар нэгэн зүйл хийж яваад өгсөн хэрэг биш юм. Тэгвэл тэд яаж өгсөн хэрэг вэ? Гомдлож, дургуутсан гоншигнож, Бурханд үл итгэж тийм зүйл хийж яваад Бурханы шийтгэлийг хүртэн үхэж үргэцсэн хүмүүсийн тоонд багтсан хэрэг юм. Өөрөөр хэлбэл цүлт боломж байсан.
Бурхан түүнд боломж олгохыг хүссэн боловч энэ Симеон гэдэг нэрнийхэн дагуу Симеон гэх нэрнийх нь утга шиг цүлх гэдэг үгний утга нь сонсох юм Мидбар гэж бичсэн байдаг. Израилийн цүлд очиход үүдэнд нь еврей хэлээр Мидбар гэж бичээстэй байдаг бөгөөд Дабар гэдэг үг нь үнээс гаралтай юм үйл үгээр бол айлдах, ярих гэсэн утгатай. Мидбар тэгэхээр Бурхан айлддаг гэж байгаа нь. Цүлх гэх үгийн утга юм. Цүлх гэдэг утга болон Симеон гэх нэр хоорондоо тийм сайн зохицдог боловч Симеон цүлт хүртэл Бурханы үгийг сонсоогүй юм. Тиймээс ах トゥ нараа Бурханы дуу хоолойг залбирахтаа ч сонсож, үгийг нь сонсохдоо ч сонсож, алхаж явахдаа ч сонсож, хүмүүстэй харилцахдаа ч сонсох. Энэ бол маш чухал зүйл юм. Гэвч Симеон түргэн ур хилэнтэй нэгэн байсан шүү дээ. Хилэн орсогч байсан. Есүс инхүү айлддаг, илт баригч бүхэн илтэнд хөнөөгдөнө. Хүчирхийлэл үйлдэгч бүхэн хүчирхийллээр сүрнэ. Ууран даалгавар нэгэн хүчирхэг дайчнаас дээр. Өөрийн сэтгэлээ захирагч нь томоохон хотыг эзлэгчээс дээр. Жинхэнэ зориг дайчин бол өөрийн сэтгэл бодлоо захирч чаддаг хүн юм гэж хэлдэг сургаалт үгс номын 16 дугаар бүлгийн 32 дугаар ишлэлд гардаг шүү дээ. Тиймээс Симеоноор дамжуулан өгч буй мессеж нь тэр хамгийн харамсалтай хүмүүсийн нэг болсон юм. Мосигийн өрөөлд очиод бүх овог сэргээгдэг боловч Мосиг өрөөх үед Симеон овог бүр мусан асагдчихсан. Нэр нь ч дурддаггүй. Та бүхэн Коринчуудад илгээсэн 2 дугаар цагтлын 6 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлд инхүү айлддаг. Тэр тааламжтай цагт би чамайг сонсож, авралын өдөр би чамд туслалаа гэсэн юм. Харагтун, одоо бол тааламжтай цаг. Харагтун, одоо бол авралын өдөр юм. Ах トゥ нараа энэ үг яг ямар утгатай үг вэ? Яг одоо Бурханаас нэгүсэл хүртгүүц тааламжтай цаг, авралын өдөр ирлээ. Энэ боломжийг бүү алдаарай гэж айлцсан бөгөөд тэр нэгүсэл бол Есүсийг илгээх тэр өдрийг хуучин гэрээний Исая урьдчилан ишидсэн юм. Нэгүслийн өдөр ирэх болно. Бурханы ивэлийн өдөр ирэх болно. Тэр өдөрт бэлтгэж амьдар гэж Исая ишидсэн байдаг. 700 жилийн өмнө буюу Есүсийг ирэхээс өмнө Есүс ирсэн бөгөөд яг одоо бол тэр цаг мөчн юм. Энэ Есүсийг бүү алдаарай гэж хэлж байна. Тиймээс Симеоноор дамжуулан бидэнд өгч буй Бурханы мессеж бол Бурхан бидэнд цөлийн боломжийг олгох үед тэр үед л сонс гэж байгаа юм. Та бүхний амьдралд цүл шиг цаг хугацааг туулах үе байдаг шүү дээ. Амьдрал танд цүл шиг ганцаардмал. Хэцүү бөгөөд зовлонтой цаг үеуд тохиолдож болно. Тэр үед л Бурханы үгийг сонсоход хамгийн таатай байдаг. Яагаад гэвэл бидний сэтгэл зүрх хамгийн доод зэгтээ хүртэл даруйдсан байдаг тул. Шал шахуур хүртлээр доошилсан байдаг тул хин юу ч хэлсэн маш сайн хүлээж авч зүрх сэтгэл маань зөөлрсөн байдаг учраас тэр юм. Та бүхэн ийм боломжийг сайн атгаж авч байна уу? Манай гимпэд одоо ажиллаж байгаа Хан Пак гэж хан багш бий. Гэтэл бид гуруулаа хамтдаа амьдардаг байранд нь очиход гимпэд ажиллах газар маш их байдаг юм байна лээ. Түүнийг хүргэж өгөхөөр явж байхдаа. Тэнд харсан чинь монгол хүмүүс, гадаад хүмүүс маш их байдаг бөгөөд нэг нийтийн байранд монгол ах トゥ нар маань олуулаа цуглаад хамтдаа амьдарч байна лээ. Тэгээд тэд бүлэг болоод амьдардаг бөгөөд өглөөнөөс орой хүртэл бараг 8 цаг гаруй ажиллаад, бям гараг хүртэл ажиллаад тэгж амьдрах ямар их ядармаар вэ? Хэцүү бөгөөд бэрх цаг хугацаа шүү дээ. Гэтэл миний харснаар бол өнөөдөр манай гэрт нэг хоноод хамтдаа машинд суугаад ирсэн бөгөөд надад нэг зүйл харуулсан нь, бичлэг хийснээ харуулсан нь, маш хөвгөлтэй аз жаргалтайгаар би бинийгээ хайрласаар бэлэн гомн чанаж идэж байгаа. Тэр дүр зураг нь үнэхээр их нэгүсэлтэй байсан. Тэгээд юу гэж хэллээ дээ? Өндөг шарж өгөх үү билээ? Юу билээ дээ? Өндөг шарж өгөх үү гэдэг үгийг хэлээд маш их нэгүсэлтэй байсан. Гэтэл үүнээс ч илүү ивэлтэй зүйл нь юу байсан бэ гэвэл өдөржингөө ядарсан байх ёстой атал манай хан нэгч маань пастороо таны бичсэн шар номоор библийн хичээл хийх гэж байгаа гэд оройн биднээс нэг асуугаад манай охтуудаас асуугаад хамтдаа унтаж хамтдаа хооллож нэг өрөөнд тэгж амьдардаг юм чинь библийн хичээл хийх гэсэн чинь монгол хэл дээр байгаа юу гэлээ. Аль хэдийн миний ном алдартай болжээ. 3 дахь хэвлэлээ гаргаж байна. 20 ширхээр 3 дахь хэвлэл асар том зүйл шүү дээ. Гэтэл манай Сокбом ахлагч маань яг энэ чиглэлийн мэрэгчлэлтэн энд сууж байгаа учраас тухай бүрт нь бидэнд маш том тусламж болж байна. Тиймээс өнөөдөр бүгдээрээ тэднийг томилмоор байна. Залбирч өгөөд 6-7 хоногийн хичээл бөгөөд тэр 6 хичээлийг монгол хэл дээр тэдэнтэй хамт амьдарч хооллох зураа явуулах нэгүсэл хүртгүүц тэр цаг мөч авралын тэр цагийг бид атгаж авч байна уу? Эсвэл зүгээр л урсгаад алдаж байна уу? Бурхан бидэнд маш их нэгүсэл өгдөг боловч эргээд харахад зүгээр л нэг дурсамж болж үлдэж болно. Нүд ирэмхийн зууртлаа тийм нэг үе байсан да. Би яагаад түүнийг алдчихваа гэж харамсах цаг хугацаа бидэнд ирж мэдэх юм. За 3 дахь хүн бол Леви юм. Симеон болон Леви хоёр бараг адилхан. Яагаад гэвэл Симеон Леви хоёрыг яг адилхан дүрсэлсэн байдаг. Хүчирхийллийн хэрэгсэл юм. Та нар тараагдах болно. Та нар хаашаа ч явсан. Таны үр удам бүгд бутарч амжилтанд хүрэхгүй болно гэж ишидсэн бөгөөд Симеон тэр хийснээр нь болсон боловч Левийн амьдрал өөрчлөгдсөн юм. Яагаад өөрчлөгдсөн бэ? Яг адилхан ишидлийн үг сонссон натал.
Левит эргэлтийн цэг байсан юм. Леви хүмүүсийг хороох үйлдэлээ хийж түнд гар бие оролцсон уур хилэн бадарч явсан хүн боловч эцэгтэйгээ хамт Йосефийн байгаа Египт рүү нүүж очиод амьдарч байгаад өгсөн юм. Гэтэл баримтыг нь хайдаг юм бол энэ ууртай догшин овгоос хэн төрсөн бэ? Моси төрж, Аран төрж, Мириам төрж, эдгээр хүмүүс бол Библиэс хизээж салгаж ойлгож болохгүй. 2 сая сүнсийг аварсан. Гайхалтай үлсийг бүтээдэг. Гэтэл тэдний өвөө нь бол уур хилэн ихтэй хүн байсан. Өвөө нь хүмүүсийг хүүс тэмтэрсэн хүн байлаа. Бас Яаковын ерөөлийг хүртэж чадаагүй нэгэн байсан боловч Мосигийн ээж Йохебед Мосиг төрүүлэх үед эрэгтэй хүүхдийг бүгдийг нь алах гэх фарагийн тэр нэгэн үг хууль байсан бөгөөд зөрчүүл үхэх ялтай атал. Еврей номонд юу гэж хэлсэн бilé? Итгэлээр Мосиг төрөхөд түүний эцэг ихэн түүнийг нуусан. Амаараа дэнчин тавьсан хэрэг би өгсөн ч бурхан хийж өгөндөө гэд түүгээрч зогсохгүй итгэлийг зүгээр нэг хийсвэрээр харж суусан бос бодит байдал дээр бурханы хийх үлсийг итгээд бэлдэж тавьсан юм. Тэр нь юу бilé? Хулсан сагс шүү дээ. Итгэл бол үйлдэл хийдэг юм. Тэгээд бэлддэг юм. Бурхан хизээ нэгэн цагт үүнийг ашиглах учраас одоо ямар ч ач холбогдолгүй зүйл шиг санагдсан ч би бэлдэж тавина. Бэлддэг юм. Бурхан чи үүнийг бэлд, үүнийг хий гэхэд тэгэхээр нь одоо юу энэ насан дээрээ юу гэж эргэлзэн бодох тэр цаг мөч нь хамгийн эрт эхлэх үе юм. Түүнийг хийхгүйгээр 5 жилийн турш 10 жилийн турш цаг хугацаа усан дурсгах мэт маш хурдан өнгөрдөг. Тэр үед л хийх минь явдаа гэх тийм үгийг хүмүүс маш их хэлдэг. Үүнийг өөр үгээр залхуурал гэж нэрлэдэг юм. Цаг хугацааг хайрлан гамнах нь улсан сагсаа хүртэл бэлдэж тавихыг хэлнэ. Тэгээд түнд суулгаад урсгахад гүнж түүнийг олж авдаг. Тэгээд өсгөдөг. Тэгээд тэр Израилийн ард түмнийг авардаг шүү дээ. Өөрөөр хэлбэл Левин Йохебедэд. Йохебед нь Моси болон Мириам Аран нарт нөлөөлж тэд 2 сая гаруй Израиль хүмүүсийг тэрхүү дарангуйлал болон зовлон шаналлаас чөлөөлөх гайхалтай эргэлтийн цэг нь тэдний амьдралд ирсэн юм. Энэ түүх бидэнд юуг өгүүлж байна вэ? Та бидний хувь тавилан урьдчилан тогтоогдоогүй юм. Ах トゥ нараа сатаны ашигладаг зүйлсийн нэг бол хувь тавилан гэх ойлголт юм. Тиймээс Аврах эсвэл энэтхэг зэрэг тийм газруудад карм гэх мэт тийм нэгэн зиндаажлал тэгээд хурч болохгүй додкастын хүмүүс шиг хүмүүсийг гудамжинд төрж гудамжинд үхэж үргэлждэг тийм системийг бий болгоод энэ бол чиний фейл, чиний хувь тавилан гэж чөтгөр ийм онолыг боловсруулан хүмүүсийг асар их зовлонтойгоор амьдруулж байгаад зовлонтой таманд аваачдаг юм. Аврагт бол жишээлбэл гомонд хотголдлаа, могоонд хатгууллаа гэхэд эрт дээр үед яадаг байсан бэ? Бурханд харагдлаа. Чи зүгээр л үхэх ёстой гэж хэлдэг. Гэтэл Бурхан миний та нарт өгсөн имийг, эмч нарыг тэдний сүнсийг хөдөлгөж бүтээлгсэн имийг тэгээд залбир гэдэг. Бурхан тэдний амьдрал болон та бидний амьдралыг тийхүү зохиогоогүй юм. Ах トゥ нараа Бурхангүй хувь тавиланд итгэх үзэл нь хичнээн олон хүмүүсийг тамийн амьдралаар амьдруулж байна вэ? Та бидэнд эзний айлдаж буй үг бол эргэлтийн цэг эзнээс өгөгдөх үед түүнийг чанга атгаад Бурхан минь би дахин амьдрнаа. Тэгээд би шинээр эхлэх болно. Би өмнөх шигээ яг тийм амьдрахгүй. Та бүхний өнгөрсөн цаг хугацаа таны ирээдүйг шийднэ гэж бодохгүй байхыг сануулж байгаа юм. Бурхан бол таны өнгөрсөн цаг. Бурхан бол таны ирээдүй юм. Тэр Бурхан үргэлжлүүлэн бидэнд боломж олгодог. Тэгээд биднийг аз жаргалтай амьдраасаа гэж хүсэж, илүү дээр болоосоо гэж хүсэж, илүү амар тайван байхыг хүсдэг юм. 3 дахь нь Юда юм. Юдад маш хачин зүйл айлддаг. Юу гэж хэлдэг вэ гэвэл 4 дахь хүн Натал Юда чиний ах トゥ нар чамайг магтана. Чиний гар дайсныхаа хүзүүн дээр байх бөгөөд эцгийн чинь хөвгүүд чамд мөргөнө. Дайсныхаа хүзүүнээс атгаж чиний ах トゥ нар чамд мөргөж чамайг ах トゥ нар чинь чамайг магтан дуулж яаж хүн хүнийг магтан дуулах билээ? Хүн хүндээ бурхан шиг Юда бурхан юм уу? Яаж хүн сатаны хүзүүнээс атгаж дайсныхаа хүзүүнээс бариад яаж хүн хүмүүсээс мөргөл хүлээн авч worship буюу шүтлгийг хүлээн авах билээ? Энэ үг бол Иесусээр дамжуулан хийх үлсийг ишидсэн хэрэг юм. Чиний үр удмаас дайсны хүзүүг нугалж хүмүүсийн мөргөлийг хүлээн авч хүн төрөлхтнийг аврагч төрөх болно гэдгийг тунхаглаж байна. Тэгээд араас нь хэлж буй үг нь тэр илчигнээсээ усан үзмийн модонд ууж Иесус Иерусалимд заларч ирэхдээ даруй байж жижигхэн илчиг унаад заларсан шүү дээ. Мөн юу гэж ишидсэн бэ гэвэл тэр хувцас дарс дотор угааж дээлээ усан үзмийн шүүсэнд угаана. Энд гарч буй дарс гэдгийг Иоханы илчлэл номонд тайлбарласан байдаг бөгөөд тэр цуснд дүрсэн дээл өмссөн бөгөөд Иесус ариун цусаа урсгаад тэрхүү цусаар дамжуулан бидний сүнс цэвэрлэгддэг. Бидний дээл хувцас цэвэрлэгддэг. Тэрхүү Иесусийн хийх агуу үлсийг урьдчилан Юдад амлаж байна. Учир таяг захирагчийн таяг түүнээс холдохгүй. Энэ таяг хааны барьдаг таяг бол чамаас холдохгүй. Чиний үр удмаас холдохгүй гэсэн үг. Эндээс бидний асууж болох асуулт нь үргэлжлүүлэн зөвлөл болон бэлэгдэл ашиглаж байгаа боловч яаж яваад Юда шиг хүний удамд Иесус ирсэн хэрэг вэ? Юдад хийсэн гавьяатай зүйл нэгч байхгүй атал. Ах トゥ нараа Юда нөлөөлөл ихтэй байсан учраас ах トゥ с дотроо ууган хүн биш байсан боловч Юда ах トゥ нар нь Йосефийг нөхөнд унгаад алъя гэж ярилцаж байхад санал болгосон шүү дээ. Алахыг болий. Зүгээр л болгож зарыг гэхтэн. Ах トゥ с нь бүгд сонсдог байх нь түүний үгийг тэр хэмжээний нөлөөлөлтэй агуу нэгэн байлаа. Гэвч тэр нөлөөлөл нь ёс бус байсан. Тэр нөлөөлөл нь маш босромог байсан бөгөөд
Дараа нь тэр хэрэгээ үйлцснийхээ яг дараахан хаананчуудтай нийлж авч ертөнцийн бүх л ирээ цээргүй гимнүглийг үлдэж амьдарсан юм. Гэтэл яагаад Юдад нэгүсэл хайрлаж Симеон шиг хүн бол өрөвдөөгүй хэрэг вэ? Юда болон Симеон хоёрын хооронд ганцхан ялгаа бий. Тэр нь юу вэ гэвэл Юдаг Йосеф Беньяминаар туршдаг шүү дээ. Беньяминийг энд барьцаа болгож үлдээн. Та нар бүгд буцацгаа гэхтэн. Беньямины оронд намайг барьцаанд үлдээгээд миний дүүг суллаж өгөөч гэж хэлсэн юм. Тэр нь түүний төрсөн дүү биш шүү дээ. Беньямин бол Йосеф Беньямин хоёр л төрсөн ах дүүс болохоос биш. Өөрөөр хэлбэл Юдад гимшил байсан. Чин сэтгэлийн гимшил байлаа. Йосефт үйлцэн нүглээ гимшиж ухаарсан бөгөөд буцаахыг хүсэж өөрчлөгдөхийг хүссэн юм. Тэр нь Иесусийн овоос ирсэн шалтгаануудын нэг билээ. Юда гэж хинбэ? Нүгэлтнүүдийн дундах хамгийн том нүгэлтэн гол зохион байгуулагч нь юм гэвч зөвхөн нэгүслэр, зөвхөн Бурхны нэгүслэр Юда бол та биднийг төлөөлдөг. Та бид эзний өмнө зогсох эрхгүй нүгэлтнүүд боловч зөвхөн Бурхан нэгүслэрээ дамжуулан биднийг Иесуст итгүүлсэн юм. Тэгээд биднийг энэ газар авчирсан билээ. Ах トゥ нараа, энд сууж буй манай Монгол үнэт сүнснүүд. Бас манай ах энд сууж байгаа нь зүгээр л нэг тохиолдол гэж бодогдож байна уу? Тэгээд хамтдаа ажиллаж, хамтдаа унтаж амарч, хамтдаа хооллож, бас энд ирээд хамтдаа уулзалтаж, аснаас дахиад ирж, хоёр дахь удаага ирлээ шүү дээ. Аснаас. Ах トゥ нараа, энэ бүхэн яаж боломжтой юм бэ? Тэгээд цуглаанд бүгд анх удаа ирж байна. Одоо энд сууж буй охин ч гэсэн анх удаа ирж байна. Ари бол одоо хоёр дахь нь уу? Гурав дахь нь уу? Дөрөв дахь нь уу? Аль хэдийн 3 модноос ирсэн үү? 3 дахь удаага ирсэн үү? Тийм байна. Ах トゥ нараа, тэд Иесус Христийг огт мэдэхгүй байж инхүү ирсэн байна. Өчигдөр ч гэсэн маш их сандарч байсан. Маргааш би амьдралдаа анх удаа цуглаанд явах гэж байгаа болохоор сэтгэл үнэхээр их сандарч байна гэж. Энэ бүхэн та бүхний бодлоор зүгээр нэг тохиолдол гэж үү? Дараа нь надад ярьж өгөөрэй. Энэ түүх судар дээр байхгүй. Бурхан нэгүслээрээ тэднийг дуудаж байгаа хэрэг юм. Намайг илгээсэн эцэг татахгүй л бол хинч над руу ирж чадахгүй. Энэ бол Иесусийн айлцсан үг юм. Бурхан намайг өөрөө татаж байж л би нэгүслийн байранд хуваалцаж чадна. Юда яаж тэр амин хуваа хичээсэн Юда. Тэр босромог Юда дүүгийнхээ оронд намайг барьцаал гэж хэлээд. Дүүгээ явуулж өгөөч гэж хүсэж чадваа. Йосефийг хамгийн түрүүнд босромгаар худалдаж боол болгон зарсан тэр хүн шүү дээ. Энэ ч бас Бурхны нэгүсэл байсан юм. Бурхан түнд тийм зүрх сэтгэлийг өгсөн хэрэг гимших гэж. Тэгвэл Симеонтой ямар ялгаатай байсан бэ? Симеон ч бас тодорхой зүйлийг өгч боломж олгосон атал. Симеон зүгээр л түлхээд хайчдаг шүү дээ. Тэгээд тасралтгүй эсэргүүцэж татгалзаж нэгүслийг хүлээж авдаггүй. Харин Юда бол өөртөө шингээж авдаг. Бурхны нэгүслийг өөртөө шингээж авах нь маш чухал зүйл юм. Бурхан бидэнд боломж олгох үед би Хаванконод байхдаа нэгэн залууг сайн сандаг юм. Тэр залуугийн зан чанар нь арай л жаахан хэцүү хүн байсан юм. Настайгаа надтай ойролцоо атал харангуудаа надад чинимсэн өнгөөр ярьж анх удаа уулзч байж. Тэгж хүндэтгэлгүй харьцаж үйлдэлэн ч гэсэн их ширүүн. Тиймээс энэ хүнд соёл гэж огт алга гэж бодтол харсан чинь нийгэмд эзлэх байр суурь нь өндөр бөгөөд боловсралтай хүн байна лээ. Гэтэл тэр хүнийг бараг 5 сарын турш хажуунаас нь ажиглаж харахтаа Бурхан энэ хүнийг үнэхээр их хайрладаг юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд тэр хүний дотор уур бухимдал ихтэй бөгөөд гинэт хачин үйлдэл гаргаж хүмүүс рүү хараад урсгаж янз болдог байсан боловч Бурхан надад байнга түүний төлөө залбирч өг гэдэг байсан тул залбирч өгч гар дээр нь тоос түрхэж залбирангаа нулимс урсгаж явлаа. Гэтэл Бурханы нэгүсэл түүнд бууж ирсэн бөгөөд тэр нь нүдэнд харагдахаар тийм тодорхой байлаа. Гэтэл би Бурханы нэгүслийг биеэрээ түлхэн эсэргүүцэж буй хүний дүр төрхийг анх удаа харсан юм шиг байна. Анхных бөгөөд сүүлийнх нь байхадаа үйлдэлээрээ Бурханыг түлхэж буй Бурханы нэгүсэл түнд бууж ирж байхад тэр залуугийн уур нь эндээс шатаж ориглоод ирэхээрээ хөлөөрөө тийчгнэж нүрээ шалтаа өрөх зэрэг тийм дүр төрхийг харж байлаа. Тэгээд эцэст нь Бурханы түнд олгосон магадгүй хамгийн том боломж байсан атал эцсээ хүртэл хүмүүсийг зовоож байгаад тэр сургуулаа төгссөн юм. Харамсалтай байсан шүү. Эцсээ хүртэл ах トゥ нараа дахиад нэг хүний хууч ярианаас хуваалцмаар байна. Энэ хүнийг та бүхэн мэдэх байхаа. Тэнийг эмч гэгддэг ансуух юм билүү? Эмч дотрын эмч байсан бөгөөд 33 хан наснда энэ амьдралаа дуусгасан юм. Би яагаад энэ хүнийг сайн сандаг вэ гэвэл 1972 онд төрөөд 2006 онд билүү Иесус шиг 33 наснда нас бараад Тэнгэрийн улс руу явсан бөгөөд гэрлээч үгүй байсан дотрын эмч залуу байсан юм. Энэ залуу хүмүүсийг эмчилж өгөөд оройн хүмүүсийг унтаж амархаар хэвтэгтэн. Тасагтан ганцаараа чимээгүй очиж залбирч өгч, хавдартай өвчтөнд бол хуурцаг магтан дууны касет авчирч өгч. Бас тэр өвчтнийг сахиж буй эцэг их хамаатан саданд нь бол ном авчирч бэлэглэн эмнэлгээс гарсан хүүхдийн төрсөн өдрөөр нь яваад очиж сэдвчилсэн гинтийн бэлэг барьж. Тэгээд 2000 онд эмч нар ажил хаялт зарлаад бүгд гудамжинд гарахад энэ залуу ганцаараа өвчтнүүдэд орхиж чадахгүйгээд өөрийн биеэр ганцаараа үлдэж байсан юм. Энэ залуу зүгээр л яг Иесус шиг амьдарсан юм шиг байна.
Зүгээр л гигантэн байсан юм. Христч хүн атал. Үүнээс гадна маш олон бие. Түүний энэхүү сайхан дурсамж түүхүүд энэ залууг нас барахад түүнийг ингэж амьдрсныг мэдэх хүн мэддэг боловч мэдэхгүй хүмүүс нь мэддэггүй байсан атал түүнийг үхэхтэн. Оршуулгын ёслол дээр нь 4,000 хүн ирсэн юм. 33 хан жилийн амьдралыг л туулаад өнгөрсөн атал. Гэтэл би яаж мэдсэн бэ гэвэл манай чуулганд явдаг нэг ахлагч маань өөрийнх нь найз байсан юм гээд зогсолтгүй уйлаад байлаа. Тэр найз минь ийм эрт өгөх ёсгүй хүн байсан юм гээд тиймээс би тэр нэрийг нь цээжилж авч номонд нь ч бичигдсэнийг санаж байна. Тэр хүний нэрээр сан байгуулагдсан бөгөөд тэр сангийн тэтгэлэг цуглараад одоо ч гэсэн хэцүү амьдралтай анагаахын оюутнуудад сургалтын төлбөр олгодог бас ядарсан ядуус хүмүүст тусалдаг сан байгуулагдсан юм. Яаж тийм завгүй ажилтдаг юм ч хүн ийм олон хүмүүсийг эргэж тойрч амьдсан юм болоо. Ах トゥ нараа Бурханаас хүртсэн нэгүсэл нь их байх тусам бидний дотоод сэтгэлээс бидний доторх гүнээс бусдтай хуваалцмаар илүү ихийг өмөр санагдах тийм хүсэл байн ундран оргилж ирдэг босуу нэгүсэл хүртэх үед та нарт ямар санагддаг вэ? Нэгүслэр бэлхах үед хэн нэгэнтэй ямар нэгэн зүйлээ хуваалцмаар санагддаг бидтэй. Яагаад тэгдэг вэ? Бид өөрсдөө хийж байгаа бос бидний дотор буй Бурханы амийн хүч одоо намайг хөдөлгөж байгаа хэрэг юм. Тиймээс тэр залуу хүн жишээг дурдсан байдаг. Бидний хүний бие организмын дотор ганцхан судсаар нь цус гүйдэггүй нэг судас байдаг бөгөөд тэр нь хүү юм. Цусгүй эргэлдэхгүй бол хүн ухдаг атал. Энэ хүн ихээс амийн шимт ижил авч байгаад тассны дараа зүгээр л хатаж хорч яваад орон болон наалдаж үлддэг зүйл юм. Цус нь тасарсан байдалтайгаар үүний адил түүгээр дахиж амьдралд амждаггүй. Бид Бурханы хүн утсанд холбоотой байж гимэн. Хин нэгнийг хайрлаж чадна, хин нэгэнд ямар нэгэн зүйл өгч чадна, хин нэгний өмнө би өөрөө биш юм шиг, би яаж ингэж амьдарч байна гэж гайхмаар амьдарч чаддаг юм. Өөрийн хүчээр бол огт бүтэхгүй зүйл, бидний хүчээр бол бүтэхгүй ээ. Хичнээн хичээгээд жаахан хийж байгаад ядарч болоод гомдож түнээд тэгхээс цааш хитэрдэггүй юм. Гэтэл эзний амийн хүч бидний сүнсний хүн утсанд холбоотой байх үед чирэхгүй бөгөөд судас нь бүрч илүү хүчтэйгээр эргэлдэж blood vessel энэ судсаар дамжуулан Бурханы ам бидний дотор цутагдах үед судас маань улам бүр хүчрхэгдэх болно доо. Та бүхэн хэрхэн нэгүсэл хүртэж байна вэ? Юудгийн хүртсэн нэгүслийг хүртсэн шүү дээ. Иесус шиг амьдарч байгаад Иесус түүнийг аваад явчихсан юм шиг байна. 33 хан жилийн амьдралыг туулаад дахиад нэг хүн байна. Зебулун далайн ирэг дээр нутаглах бөгөөд түүний хил хязгаар нь Сидон хүртэл тэлэх болно. Тэр далайн иргийг өмчлөн. Энд гарч буй далайн ирэг бол хариу үндэстний галил, Капернаумын галил, Магдал, Битаниум, Иесусийн үйлчлэлээ эхлүүлсэн тэр газар нь тансаг сайхан юдэ биш. Дорой ядуу тэр хойд зүгийн хариу үндэстний галил нутаг байлаа. Яагаад харин галил гэж галил нь Израилийн газар нутаг боловч галил нь Сидонтой залгаа оршдог байв. Чиний хил хязгаар Сидон хүртэл хүрэх болно гэсэн. Гэтэл тэр Сидон бол одоогийн Ливан болон Сирийн хил юм. Тиймээс Израиль хүмүүсийн хамгийн их үл тоомсорлдог байсан бүс нутаг нь хойд зүгийн галил мууж байсан юм. Та нар цэвэр цусны жинхэнэ Израиль хүмүүс мөн юм уу? Та нар үнэхээр л арчаагүй ядмаг газар амьдарч байгаа юм байна да. Тиймэрхүү байдлаар үл тоомсорлдог байв. Гэтэл Иесус энэхүү нэр хүндгүй Зебулуны нутгийг урьдчилан ишиддэг. Хариу үндэстнүүдийн галил, Зебулуны газар болон Нафталийн газарт гэрэл гүйж жигшигдэн голөгдөж байсан уг газар алдар сууд хүрэх болно гэж ишидсэн байдаг. Исая болон бусад ишиж нар Ах トゥ нараа Капернаум, Магдал, Тибери энэ бүх газарт харанхуйд суугч ард түмэн агуу гэрлийг үзв гэж дахин ишидсэн байдаг. Өөрөөр хэлбэл Иесус бидний амьдралд орж ирэх юм бол бидний амьдрал Зебулуны газар нутаг шиг болно гэсэн үг юм. Урд нь харанхуй байсан бол, урд нь хүмүүст өсөр хаягдаж доромжлуулж байсан бол, Бурхан хаашаач явсан хүндэтгэл хүлээдэг болгож, тэгээд хаашаач очсон хүндтэй хүн болгон харуулж, бас маш gorgeous буюу гайхалтай үзэсгэлэнтэй, тийм нэгэн хүнээр хүлээн зөвшөөрөгдөх. Тийм Бурханы нэгүсэл түүнд буух болно. Иесусийг айлчлан ирэх үед Зебулун нутаг өөрчлөгддөг юм. Ах トゥ нараа хамгийн сүүлийнх нь байна. Та бүхний Зебулуны газар нь хаана байгааг нэг тунгаан бодож үзээрэй. Бидний дотор буй Зебулуны газар нь хаана байна вэ? Миний одоо амьдарч буй, миний очих ёстой, гэрлээ тусгах ёстой тэр газар хамгийн сүүлийн хүн нэг би, 5 дахь хүү Исхар юм. Ийхүү ишиддэг Исхар бол хоёр хашааны хооронд хөвтөж буй хүчрхэг элчиг юм. Тэрээр сайхан амралт үржил шимт газрыг хараад мөрөө доошлуулж ачааг үүрэн дарангуйлалд дор боолчлогдох болно. Ах トゥ нараа Исхар жаахан хачин ишидлийн үг хүртсэн байгаа биз. Яагаад гэвэл хон гэдэг нь олон тоон дээр гарч байгаа бөгөөд тэр олон хонин сүрэг дунд элчих ганцхан ганц тоон дээр байна. Нэг элчих хөвтөж байна. Ах トゥ нараа яагаад элчих хонин сүрэг дотор хөвтөж байдаг бэлээ? Монголд ч гэсэн тийм дүр зураг бараг харагддаггүй бидтэй. Нохой байвал байдаг байх. Нохой эсвэл ямар нэгэн амч нохой. Үгүй бол хүмүүс мотоциклтай явж байж хонио хариулж зохицуултгаас биш. Элчиг яагаад хонин сүргийн дунд тийм эвгүйгээр тэнд хөвтөж байх ёстой юм бэ? Дараа нь ойлгохын аргагүй өөр нэг зүйл нь.
Дарангуйлалд ор тэр ачааг мөрөн дээрээ үрээд дарангуйлалд нухлагцаар энд дарангуйлал хүртэх гэдэг нь зүгээр л өөрөө хүсээд сайн дураараа үйлчилж байгаа хэрэг биш бөгөөд албатлагаар дотоод дарамт мэдрэмжээсээ болж хүчээр тэгж үйлчлэх болно гэсэн үг юм. Үүнийг ойлгохын тулд бид Лиа Исхарыг төрүүлж байсан түүхэн нөхцөл байдлыг эхлэл номноос судалж мэдэх ёстой. Лиа олон хүүхэд төрүүлж байсан тул хүүхэд төрүүлж чадахгүй байсан рахил атаархан чөтөөрхөж эцэст нь хоорондоо 8 диал хийдэг бөгөөд тэрхүү 8 дунд дахиад гинэд бурхан Лиад Исхарыг өгсөн юм. Тэр Исхарыг бурхан Лиагийн залбирлыг сонссон учраас тэр бие давхар болж дахин Яаковд хүү төрүүлж өгсөн. Бурхан хариулт болгон өгсөн юм. Гэтэл Лиа Исхарын нэрийг эзэн надад шан харамж өглөө, надад шан харамж өглөө. Шагнал болгон өглөө гэж өөрчилчихсэн. Бурханы өгсөн зүйл нь хариулт байсан атал, залбирлынх нь хариулт байсан атал. Инээж нь Исхарыг бусдад гайхуулах хэрэгсэл болгож ашигласан. Ах トゥ нараа эцэг их хүн хүүхдээ Бурханы өгсөн яг тэр байгаа дүр төрхөөр нь байгаагаар нь талархаж хүлээн авсан Бурханы ивэл гэж бодох болон би энэ хүүхдээ бусдад гайхуулмаар байна гэд олон хүмүүсийн өмнө гайхуулан сайрхаж онцгойлон үзүүлж эхлэх үед тийм хүүхэд багаас нь эхлээд тийм орчинд томруул дотоод ертөнц нь ямар болох бол дотор нь байнгын дарамттай болно доо. Яагаад би юугаараа дутуу болохоор ингэж хөөргүүлэн гайхуулах ёстой юм бэ? Би юугаараа дутуу болохоор өөрийнхөө эцэг эхээс эргэн тойрны хүмүүсээс ингэж өргөмжлөлийг сонсож байх ёстой юм бэ? Би төрөлхөөсөө л ямар нэгэн дутуу хүн юм шиг байна. Ийм дотоод бие хүн эго тэ болон томорддог юм. Ийм өөрийн үнэлэмжтэйгээр өссөн хүмүүс бусдад дарангуйлагдахтаа маш амархан байдаг. Удирдагдаж жолоодогдохтаа амархан. Яагаад гэвэл дотор нь өөртөө итгэх итгэл үнэмшил үгүй. Итгэл үнэмшил байхгүй бол яах вэ? Дарангуйлалд нухлагдана шүү дээ. Хин нэгэн шүүмжлвэл тэр шүүмжлэлээс нь болоод нойр нь хүрэхгүй. Хин нэгэн магтваас тэр магтаалаас нь болж бардаж хуйглаад тэнгэрт ниссэн юм шиг болоод бидний дотор бурхан намайг хүлээн зөвшөөрсөн юм шүү. Намайг яг энэ байгаа дүр төрхөөр минь хүлээн авч надад хайртай гэсэн баттай итгэл үнэмшил байх юм бол тийм гадаад хүчин зүйлс үгүй байсан ч миний сүнс эрх чөлөөтэй байх болно. Та нар үннийг мэдэх бөгөөд үнэн та нарыг эрх чөлөөтэй болгоно. Дарангуйлалд нухлагдахаас шал эсрэг зүйл байгаа биз дээ. Есүсийн сургаал эрх чөлөөтэй болгоно. Та бүхэн хүүхдүүддээ таны эргэн тойронд буй хүмүүст хэлэх ёстой хамгийн чухал үг юу вэ? Чи яг энэ чигээрээ л хангалттай. Чиний энэ амьдралын оршин буй мөн чанар чинь өөрөө. Чиний энэ хорвоод мэндэлсэн тэр оршихуй чинь өөрөө үн цэнтэй эрдэнэ шиг учраас чи юу ч хийхгүй байсан ч чи миний хувьд алт шиг, мөнгө шиг, алмаз шиг хамгийн агуу юм шүү. Тэр байгаа дүр төрхөөрөө хайрлуулж өссөн хүүхдүүд яг одоо ямар нэгэн зүйлийг сайн хийж чадахгүй юм шиг харагдсан ч дараа нь өөрөө хүсэж буй зүйлээ олоод тэгээд гэрэлтнээ ад жаргалтайгаар амьдрна. Би үүнийг хиймээр байна. Бурхан надад үүнийг өгсөн юм байна. Би ингэж бүтээгдсэн юм байна гэдгийг тэр дороо л олж авна. Та нар түн зааж хайлгуулж өгөөгүй байсан ч ах トゥ нараа дарангуйлал тасалдахын тулд яах ёстой вэ? Дарангуйлал нухлалд тасалдахын тулд нэг өгүүлбэрийг санаж яваарай. Би бол шан харамж биш, хариулт юм. Бурхан бидэнд шан харамж өгөх үе байдаг. Гэхдээ Бурхан өөрөө шан харамж гэж хэлсэн үед тэр нь шан харамж болох бөгөөд Бурхан энэ бол чиний шагнал юм шүү гэж хэлсэн үед тэр шагнал болохоос биш. Түүнийг хүлээн авангаа. Бурхан та надад шагнал өгсөн юм байна шүү дээ гэж бодох ёстой. Атал Лиагийн залбирлыг сонсоод хариулсан юм а гэж бичсэн байтал Лиа түүнийг шан харамж өглөө болгож өөрчилчихсэн юм. Нэг хүний хувь тавилан амьдралыг ах トゥ нараа миний амьдрал та бүхний амьдрал. Та бүхэн өөрөө нэг хүний амьдрал Бурханы хариулт юм гэдэгт итгэж байна уу? Бурхан та бүхнийг нэг бүрчлэн энэ хорвоо дээрх хамгийн эрхэмдээд яг тэр байгаа дүр төрхөөр нь эрхэм хүндтэйгээр бүтээсэн юм гэдэгт итгэж байна уу? Амин гэж хэлж чадахгүй байсан ч Бурхан биднийг тийхүү бүтээсэн юм. Би өөрөө дотроо түүндээ бат итгэж чадвал би бол Бурханы хариулт юм гэж итгэдвэл дутуугийн комплекс зэрэг зүйлс огт хэрэггүй болно. Дутуугийн мэдрэмжээс уур бухимдал төрж тэр уур бухимдалд намайг өөрийг минь шархлуулж тэр шархан эргээд бусад хүмүүс рүү хайлж урсан гомдоож байдаг юм. Миний дотор Бурханы хувьд би бол хариулт юм. Бурхан намайг яг энэ чигээр минь хайрлсан юм гэж итгэвэл тэр дотроос л бүх зүйл ундран гарна. Ах トゥ нараа би гадаадд сурдаг оюутнуудыг ч олон харсан бөгөөд оюутнуудын дунд хамтдаа уйлмаар санагдах хүртэл өрөвдмөр хэцүү оюутнууд заримдаа ийм үг хэлдэг. Би үнэхээр авьяастай, хөгжмийг маш сайн тоглодог боловч би уг нь шал өөр зүйл хийхийг хүсдэг байсан юм. Ээж аав маань багаас минь үүнийг хүчээр хийлгсэн болохоор аргагүй эрхэмдэл хийсэн. Би гайхалтай чадвартай, үнэхээр мундаг хүмүүсээс ийм яриаг амьдралдаа маш олон удаа сонсож байлаа. Энэ хамгийн төгс сайхан орчин гэж юу? Баян чинэлэг байгаад яах юм бэ? Ингэж амьдарч байхад нэг хүүхдийн сүнсэнд эрх чөлөө байхгүй байхад ах トゥ нараа жинхэнэ ад жаргал гэдэг бол тэр хүн яг тэр байгаагаараа би өөрөө байгаагаараа Бурханы хариулт юм гэж итгэх үед яг тэр байгаа дүр төрхөөрөө л бусдад сэтгэл татан болж гэрэлтдэг юм. Бидний хүн нэг бүр өөр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Та бүхэнд бүгдд нь тийм давтагдчихгүй гоо үзэсгэлэн байгаа биз дээ. Үнэхээр их гайхалтай биш гэж үг зөвхөн надад л байдаг тэр давтагдчихгүй үзэсгэлэн. Тэгээд тэр нь Исхараар дамжуулан бидэнд өгч буй.
Бурхны дуу хоолой юм. Бурхан таныг миний хариулт гэж айлтаж буй итгэж хүлээж аваарай. Эцэст нь энэ 5 хүний түүхийг сонсох зуура. Энэ 5 хүнд хандсан Бурхны зан чанарыг нэг үгээр хэлж өгөөч. Түүнийг тодорхойлж өгөх судрын ишлэл нь юу бол? Нэг ишлэл. Миний нилээд удаан хугацааны өмнө. Үгүй ээ, удааны өмнө биш, саяхан тунгаан бодсон нэг ишлэл санаанд орж ирсэн юм. Би дэвтэртээ бичиж тэмдэглэсэн байлаа. Мика номын 6 дугаар бүлгийн 8 дугаар ишлэл санаанд орлоо. Энэ нэгэн чинь л Бурхан юм байна шүү дээ. Энэ 5 хүнд нийтлэхээр хандсан Бурхан. Хүмүүн юун сайн болохыг тэр чамд үзүүлсэн. Эзэн чамаас юуг хүсдэг вэ? Шудраг ёсыг үйлдэж, инэрл нэгүслийг хайрлаж, өөрийн Бурхантайгаа даруухнаар алхахыг хүсдэг босуу. Шудраг ёс буюу мишпат. Зөв зүйлийг зөв гэж, буруу зүйлийг буруу гэж, алдаатайг нь алдаатай гэж, сайн хийснийг нь сайн хийжээ гэх. Энэ бол шудраг ёс юм. Гэвч түүний дараа Бурхан зөвхөн шудраг ёс байдаг биш бөгөөд инэрл нэгүслийг хайрлаж. Энд гарч буй инэрл бол Хесед. Өнөөдрийн номлолын гарчив шүү дээ. Хеседийн нэгүслийг хүснэ тийм бол Хесед гэж юу вэ? Маш олон утгатай. Тэдгээрээс хамгийн чухал 4 утгыг нь хэлье л дээ. Өрөвдөн нэгүсэх, бусдтай хуваалцах, найрсаг байх, хайр инэрл үзүүлэх маш олон бий. Энэ бол Хесед юм. Гэтэл Бурхан сонирхолтой нь Бурханыг хайрл гэж хэлээгүй бөгөөд Хеседийг инэрл нэгүслийг хайрл гэж айлтсан байдаг. Тэр инэрл нэгүсэл гэж юу вэ? Хесед гэж юу вэ? Бурханы өөрийнх нь зан чанар юм. Бурханы зан чанарыг хайрл. Хайрын зан чанар, өрөвдөн нэгүсэх зан чанар. Найрсаг зан чанар, дүлгөөн даруй зан чанар, энэхүү зан чанарыг хайрл гэж айлддаг. Тэгвэл ингэж амьдрмаар байвч яаж боломжтой юм бэ? Бүтэхгүй шүү дээ. Ингэж амьдрч чадахгүй биз дээ. Сэтгэл санаа сайхан байгаа өдрөө жаахан хийх гэж оролдож байгаад л болчихдог шүү дээ. Өнөөдөр би яг ингэж амьдрлаа гэж хэлж чадах өдөр хоног нь хэд байх билээ? Бидний өөрийн хүчээр оролдоход бол энэ нь боломжгүй зүйл юм. Тэгвэл яаж боломжтой болох вэ? Дараагийн ишлэл дээр нь гардаг. To walk humbly with your God. Өөрийн Бурхантайгаа даруухнаар хамт алхах амьдр. Энд гарч буй энэ 3 үйл үгийн дотор хамгийн чухал еврей үйл үг нэг бий. Бурхантай хамт алхах, даруухнаар гэх энэ 3 үгийн дотор хамгийн их тодтгон онцолж буй үйл үгийн еврей хэлний дүрмийг нь харуул. Зүгээр нэг хамт алхах биш. Үргэлж тасралтгүй даруй бай гэж байна. Ах トゥ нараа, бидэнд ямар нэгэн зүйл байхгүй үед бол хөрөнгө мөнгө, мэдлэг, боловсрол, эсвэл чадвар, ямар нэгэн specialty, онцгой тал, ийм өөрт эзэмшсэн зүйлс үгүй байх үед бол бид даруй байж чаддаг. Гэтэл гол асуудал нь юу вэ гэвэл би өөрийгөө ямар нэгэн зүйл эзэмшчихлээ гэж бодогдох тэр үед даруй байх гэдэг нь маш хэцүү болдог юм. Ярих шиг амархан зүйл биш. Яагаад гэвэл би зүгээр л дуугүй сууж байсан ч бусдын нүдэнд мэдлэг чадвартай хүн болж харагддаг. Чадварлаг хүн шиг харагддаг. Би өөрөө ч мэдэхгүй явтал тэр үед хүн бардаж бие тоож эхэлдэг юм. Тэгвэл Хесед хаагдана. Тэгвэл шудраг ёс хаагдана. Бурхан шудраг ёсыг мэдэхгүйгээсээ болж justice-ийг ойлгоогүй дээ. Бурхан Хеседийг ярьсан гэж үү? Тэгээд Бурхантай хамт алхахыг сануулсан гэж үү? Бурхан бол туйлын төгс шудраг ёс юм. Хэр зэрэг төгс шудраг нэгэн бэ гэвэл justice юм бэ гэвэл өөрийнхөө хүүг өхөлт хүргэх хүртлээ гим нүглийг жигшин зүй үздэг нэгэн юм. Сэлхийх төдий жижигхэн нүглийг ч үзэн яддаг нэгэн юм. Зүрхэнд тань ургаж буй өчүүхэн жижиг үзэн ядалт, атаархал, чөтөө, хорсол, хонзомж жигшдэг нэгэн юм. Гэтэл тэр Бурхан Хеседийг илгээсэн билээ. Тэр Хесед нь Иесус Христ юм. Иесус Христийн амийн хүн утастай бид холбогдох үед, өдөр бүр тасралтгүй холбогдох үед эзний Хесед биднээр дамжин бусад руу бэлхэн урсаж эхэлнэ. Эзэнтэй хамт алхах амьдрал хамгийн чухал зүйл нь даруй байх явдал юм. Та бүхэн цаг хугацаа өнгөрөх тусам, нас ахих тусам эзэмшиж буй зүйлс танд ч олон болох болно. Тэр үед танд хамгийн чухал шаардлагатай зүйл нь даруй байдал юм шүү. Даруй байж чадахгүй хэцүү байвал тэмцэх ёстой. Цаг мөч бүрд өөртөөгөө тулдах ёстой. Би өмнө ч ярьж байсан шүү дээ. Паскал бол цуудан математикч, шинжлэх ухаанч бөгөөд яруу найрагч гээд бүгдийг эзэмшсэн. Тэр Паскал өөрөө Иесустэй уулзсныхаа дараа хитрхи их бардан бие тоосон хүн байсан учраас бэлгэндээ хадаас хадаж бэхлээд дэлээ хийж зүгээд өөрийгөө бардаж бие тоох бүрдээ. Түүгээрээ бие цогтөг байсан гэдэг шүү дээ. Энэ бол би Паскалийн Панси номноос уншсан түүх юм. Ингээд байнга өөрийгөө цогсоор байгаад цусны шүүрэн урсаж бардамнах тоолондоо түүгээрээ цогтөг байж. Августин бол өдөр бүр зориултын авс хийж тавиад түүнийхээ дотор орж хэвддэг байж би бол юу ч биш ээ гэж тасралтгүй өөрийгөө даруужуулна. Миний амьдрал Бурханы нэгүслээр л тогтдог. Энэ бол Августины итгэл юм. Ах トゥ нараа, та бүхний амьдралд туулж буй замнал тань Хеседийн жинхэнэ шимшүүс нь болох, цөм мөн чанар нь болох, гол цөм болсон Иесустэй бат холбогдохыг юрөөж байна. Баярлалаа. Иесусийн загалмайд амиа өргөсөн тэр агуу хайраас чан хатгаарай. Тэгээд Иесустэй хамт алхаад үзээрэй. Ямар гайхалтай нэгүсэл та бүхэнд өгөгдөхийг, таны амьдрал хэрхэн драмын аястай гайхамшигтайгаар өөрчлөгдөхийг. Яаж таны амьдрал шинжлэгдэхийг хараарай. Бүгдээрээ хамтдаа залбирая. Хеседийн нэгүсэл хамгийн их хэрэгтэй байгаа хүн хэн байна вэ? Та бүхэн эргэн тойрноо нэг бодоод үзээрэй. Бас таны амьдралын дотор ч гэсэн. Таны дотоод сэтгэлийн гүн дэх аль хэсэгт ямар тал дээр Хесед хэрэгтэй байна вэ? Одоо ч гэсэн эзний нэгүсэл шаардлагатай байгаа орон зай танд бий.
Тэр нь харагдах болно. Бурхан минь, надад ч гэсэн энэ тал дээр эзний хайр хэрэгтэй байна. Энэ хэсэгт минь эзний идгэлт илүү их хэрэгтэй байна. Бурхан минь, миний амьдралч боддоор хэрэгжихүйц эзний хэсгийг би хүсэн тэмүүлж байна. Надад бэлхаан цутгаж өгөөч. Бурханы олгож буй боломжоос атагтун бүгдээрээ хамтдаа залбирая. Бурханы боломжоос атагтун амьдралынхаа эргэлтийн цэгийг бүү алдаарай. Бурхан та бүхнийг өрөөхийг хүсэж байна. Бурхан та бидний амьдралыг босгон байгуулахыг хүсэж байна. Бүгдээрээ хамтдаа залбирая.